За, арилжаа сонирх залуучуудаа энэ өдрийн мэндийг хүргэе. За, ингээ миний одоо YouTube сувгийн маань 2 дахь хичээл болох тренд ченж хичээлийг бол өнөөдөр орноо. Тэгээд өнгөрсөн хичээлийн хувьд бол би одоо трендийн тухай орсон, өсөлтийн тренд буюу up тренд, уналтын тренд буюу down тренд. Тэгээд sideways буюу одоо тэгш хөдөлгөөнтэй тренд гэдэг. Тэгш хөдөлгөөнтэй трендийн тухай өчигдөр бол ер нь бол би нэг том цагийн ухралтын хөдөлгөөн дээр бол голдуу ерөнхийдөө энэ юу бол харагддаг гэдэг ярьжсэн даа. Тэгээд тэрнийхэн дагуу бид нар бол ингээд жижиг цагтаар арилжчихдаг гэж ингээд ярьжсэн. Тэгээд тэрийг дутуу үлдээсэн болохоор энэ удаа ингээд оруулчаа бичлэг дээрээ. За тэгээд одоо тэрний тухай одоо оруулъя гэвэл одоо юу вэ? За тэр ойр тийсвэрлэн за голд дээр сая сүүлийн одоо юуны хугацаанд одоо яг тэр хөдөлгөөн бол хийгдсэн байгаа. Одоо ингээ сайн харуул. За эндээс энэ хүртэл. За ингээ энэ бол ерөнхийдөө sideways буюу тренд буюу одоо нэг шугамд бол хөдөлж байгаа тренд гэдэг нь бол одоо энэ байгаа ингээ нэг шугамд хөдөлж байгаа. Одоо бол энэ шугамнаас бол ерөнхийдөө яг гоо тренд лайн гэж одоо хүн болгон бол одоо мэдж байгаа. Нэг орой ёроолуудыг холбоод тэр нэг тал руу задарчулбал одоо ингээд тэр тал руу явдаг гэдэг. Одоо бол одоо эндээс харахад бол та бүхэн маань бол одоо доороос ийшээ орж ирсэн болохоор ийшээ задраад дээшээ явна гэсэн бол одоо ерөнхийдөө таамаг бол ерөнхийдөө их байгаа. Ер нь бол тэгээ ерөнхийдөө энийг бол ингээд сайн харах юм бол нэг өдөр дээрээ буцаагаад харахаар нэг өдрийн ухралтын хөдөлгөөн байдаг. Одоо ингээд импульс явлаа, ухралтын хөдөлгөөн одоо дахиад өчигдрийнхөөр трендийн дагуу зураг зуръя. За эндээс импульс явсан, ухралтын хөдөлгөөн явлаа, импульс явсан, ухралтын хөдөлгөөн явсан, импульс явсан, ухралтын хөдөлгөөн явсан. За мэдээж энэ ухралтын хөдөлгөөн маань өмнө энэ ёроолоо шалгах хэрэгтэй. Даун трендийн адил. Гэвч энэ ёроолоо шалгаад ингээд орж ороод ингээд явцсан. За тэгэхээр ийм ингээд хөдөлгөөж байгаа. Энэ нь бол ерөнхийдөө sideways тренд буюу нэг одоо нэг шугамд яваад байгаа. Одоо нэг үнийн бүсэд яваад байгаа тренд ч юм гэсэн үг байхгүй. За мэдээж энэ одоо том цаг дээр ийм тренд явж байгаа үед жижиг мэдээж 30-15 минутаа ингээ харахаар тэр дотор ингээ арилжих ингээ тий одоо чи нэг тал ингээ даун тренд нэг тал одоо ап тренд ингээ явж байгааз. Тэгэхээр ерөнхийдөө том цагийн одоо яг ухралтын хөдөлгөөнд бол энэ хөдөлгөөг ажиглагддаг гэж би хэлжсэн тий. Тэгэхээр шиг ерөнхийдөө жижиг цаг дээр нь бол арилжчихдаг байгаа. Одоо сая бол та томдор хараа жижиг дээр ингээ сая ингээ харж байна. За дутуу үлдээсэн трендийн дагуу хувьд бол нэг юм байна. За тэгээд одоо бидний өнөөдрийн хичээл бол одоо юу вэ гэхээр за тренд ченж. За тренд ченж гэж юу вэ те? За тренд ченж. За энд гараад ирж байна. За тренд ченж гэж юу вэ? За өчигдөр бол би ярьжсэн. Мэдээж хоёр тренд бидний бол гол арилждаг тренд маань бол ап тренд буюу одоо өсөлтийн трендийн дагуу арилждаг. За даун тренд буюу уналтын трендийн дагуу арилждаг гэж өчигдөр ярьсан. За та бүхэн маань одоо өөрсдөө ингээд тренд гаргаж үзээд тэ одоо higher low, lower high, lower low тэ яг орой ёроолуудаа хэрэгтэй болж аваад мэдээж одоо оролдож байгаа. Хэрвээ энийг сайн оролдоо сураад up down трендээ ойлгочих юм бол цаашаа биднэрт одоо тренд ченж гэдэг юм ойлгоно. За тренд ченж маань яадаг вэ гэхээр өсөлтөөс уналт руу шилжих үеийг яаж таних вэ гэдгийг л одоо би ингээд зурган дээр тайлбарлаж өгье. За өсөлтөөс up тренд явжгаад down тренд эхлэх үед одоо мэдээж энд явсан би нэг өсөлтийн трендийн дагуу lower low одоо higher low үүсээд буцаад өсөх хэвээр. Одоо өмнө энэ оройгоо шалгаад өсөөд эндээсээ ямар нэг орой үүсгээд тэр орой маань энэ оройны доор гараад дээр гарчвал энэ ч өөрөө аптрын тээвэр явчихна гэсэн. Энэ оройны доор орой үүсээд
доошоо өмнө ёроолоос сэтэлж гараад эргэж одоо шалгаад ингээ ороод ирсэн үед энэ бол өөрөө тренд ченж болдог байна. Ерөөсөө юу ойлгох вэ гэхээр өмнө одоо оройноос дараагийн оройн нам үүсээд гол нь ёроол маань энэ оройныхоо дээр үж болно. Энэ дээр үүсэнгүүт та бүхэн маань одоо энэ өсгөж гэж харж байгаа шүү дээ. Гэвч өмнө оройноос дараагийн орой доор үүсээд доошоо сэтэл яваад өмнө энэ одоо ёроолыг энд сэтэлсэн. Энэ үед даун тренд буюу одоо өсөлтийн трендээс даун тренд рүү шилжлээ. Энийг бол тренд ченж гэж. Тэгэхээр одоо бидний арилжаанд ордог ерөөсө гол цэг маань тий одоо тренд эрэх мөчт бол бидний арилжаанд ордог байгаа. Тэгэхээр бид нар энд одоо үүслээ, эндээс одоо орой үүслээ, нам орой үүслээ. Нам орой маань өмнө оройноос нам үүсгэхэд тэрнээс доош явсан импульсыг хараад ерөнхийдөө эндээс бид нар тренд ченж буюу нөгөө баталгаагаа олж арчдаг гэсэн үг. За явц нь тренд эргэжлээ. Энэ унтчихж магадгүй гэсэн одоо юу орж ирж байгаа гэсэн. Мэдээж энэ хэрэг доош ороод ирчихвэл өмнө энэ ёроол юм уу? Энэ ёроол руугаа ирээд тэгээд доош ундаг гэсэн үг. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр аптрендийн хамгийн сүүлчийн ёроол те тэр ёроолыг сэтэлж доошоо гарсан орой ёроол нь доор гарсан тохиолдолд аптрендийн higher high-аас дээр доор гарсан одоо lower high ингэж үүссэн тохиолдолд ерөнхийдөө тренд ченж болж байна. Аптрендээс даун тренд рүү гэсэн үг. За одоо юунаас уналтын трендээс одоо аптренд рүү тренд ирэх юуг одоо. За мэдээж түрүүнийхтэй яг ялгаагүй эсрэгээрээ. За мэдээж өмнө одоо миний ярьсан трендийн хичээлийн дагуу өмнө оройгоо шалга тий. За энийг шалгаж байгаа ийшээж дээр шалгах юм ингэж яаж болно. За ямар ч шалгаад унах ёстойгээд унжаатал уналгүй буцаж эргээд өмнө энэ одоо гол одоо хамгийн ихний одоо lower low-ыг lower low-ийн дээр одоо орой үүсээд ёроол үүсээд за өмнө одоо гол одоо down trend буюу одоо down trend-ийн higher low одоо оройг сэтлээ дэше гарсан энэ үед тренд ченжийг хөдөлгөөн болж өрдөг. За эндээс тренд ченж бий болоод мэдээж энэ тренд ченж ингээд дандаа өсдөг юм гэж байхгүй гэж би өчтөр ярьсан ч өмнө ярьсантай ялгаагүй. Ухралтын хөдөлгөөн явлаа, эргээд өслөө. За ингээд тренд ченж гэж энийг хэлж байгаа. За эндээс одоо бас мэдээ заавал одоо энэ оройгоо шалгах бас энэ оройгоо шалгаж болж ирж болдог. Эсвэл энэ оройгоо шалгаж ирж болдог. За тэгэхээр бидний арилжаанд ордог гол цэг маань ерөөсөө л энэ үүдэг. Эндээс дээшээ сэтэлж гараад ерөнхийдөө сэтэлж гарсан одоо өмнө энэ даун трендийн одоо даун трендийн уналтын трендийн одоо гол одоо higher low сэтлээд гараад ирсэн энд нэг арилжаанд орж болно. Одоо яг энэ хэсэг дээр арилжаанд орж болно. Эсвэл энийг одоо хараад лаа хараа те буцаад энэ маань бас уцаарч магадгүй те rejected candle буюу лаа ингээ зүүдд орчдөг бас тохиоллоо. Тэгэхээр нэг эндээс нэг 2 3 лаа хараад орж болно. Эсвэл нэг мөсөн явуулаад буцаад ирэх шалах энэ дээр бас арилжаанд орж болдог. Тэгэхээр одоо та бүхний өөрсдийн сонголт гэсэн үг шүү дээ. Хаана арилжаанд орох вэ? Магадгүй энд арилжаанд ордог rejected candle буюу зүү татаад буцаж лаа маань ороод одоо нэгсэндээ нөө хүлэгтаад буцаад ингээ явчих тохиолдол бас байдаг. За яг хөө бүр сайн баталгаа авъя гэвэл ерөнхийдөө бол одоо энэ ёроолын дээр оройн дээр гарсан одоо хаагдсан лаа тэг бүтэн биеэрээ гарч ирж хаагдсан лааны дараа арилжаанд орж болно. Эсвэл нэг мөсөө хүлээж байгаа ухралтан дээр арилжаанд орж болно. Ер нь бол ихэнх тохиолдолд буцаж ирж ухарж орж ирж ерөнхийдөө одоо оройгоо шалгах тохиолдол бол маш их байдаг. Ер нь ихэнх тохиолдолд зарим тохиолдолд шууд яваад өгчдөг тал бас байдаг. Тийм учраас бол яг тухайн үеийн тэр яагаад шууд авчих магадлал өндөр вэ гэдэг бас юугаа ингээ харах хэрэгтэй. Ингээ олон цагийн хамаарлаа хараад, цагийн зураглалаа хараад цааш явчих магадлал нь хэрэг вэ гэдэг. За мэдээж даун трендийн хувьд одоо ап трендийн хувьд бас сая одоо яг ярьсан шиг за ухралтын хөдөлгөөн явлаа. Орой өслөө. Орой маань ап трендийнхэн одоо гол оройноос нам үсээд доошоо сэтэлж гарч ирээд эргээд шалгаад буух. За энийг ер нь өөр өнгөөр тэмдэглэчихье. За энд бас яг ялгаагүй тренд ченж хийгдсэний дараа
юу тренд чинь хийсний дараа энд үүсэх лам маань одоо бүтэн гарч ирж хаагдаад тэгсэн тохиолдолд бол арилжаанд орж болно энэ хавьяас. Арилжаанд ороод явчих болно. Эсвэл яваад эргээд ухралтын эрх цэг дээр нь арилжаанд орж болдог. За ерөнхийдөө эндээс арилжаанд орцсны дараа бол мэдээж одоо бид нар нөгөө цагаан зөв заа сонгосноос хамаарат арилжааны нөгөө нэг юунууд мөн өөрөс шүү дээ. Scalp, day trading эсвэл одоо swing trader үү те ингээд цагаас хамаарат ерөнхийдөө бол мэдээж энэ бол одоо ухраад ингээд цаашаа явна. Тэгээд том цагийн support resistance-ийн нэг одоо чухал одоо ханшны цэг дээр очиод буцаад бас тренд change хийгээд өсөхтэй. За гэх мэтлэн юм байгаа. За тэгэхээр арилжаа хаана идэг вэ гэдгийг л сайн ойлгочих. Ерөөсөө энэ хоёр цэг дээр идэг ба. За одоо тэгээд юу яана? За тренд change-тэй төстэй чөөч гэж бас нэгэн байдаг. Чөөч бол ерөнхийдөө бол яг одоо том цагийн юм дээр бол барагтаа бол харагддаг. Яагаад гэвэл бол чөөч ч юм бол их жижиг цагууд. Ер нь бол 15-30 минут бол одоо 5 минут scalp-ийн арилжаа хийж байгаа хүмүүст бол яг чөөч тренд change-ийг бол ерөөсөө алхам тутамдаа хийж идэг. Маш удаан одоо ерөөсөө өдөрт бол хийчих магадaltaй байдаг. Юу бол одоо яг одоо day trading-ээс дэше ер нь бол одоо swing trader мөрөдөр дэше болоод ирэхээр ер нь бол trend change хөдөлгөөн бол харагдана үхээс бол чөөч бол ер нь бол баг бол харагддаг. Тэгээ сая trend change ямар хөдөлгөөн гэдэг вэ? Чөөч болохоор яадаг вэ гэхээр чөөч маань шууд доошоо унж орж ирээд шууд сэтэлдэг. Одоо юуны uptrend-ийн higher low буюу ёроолыг шууд сэтэлж орж ирээд эргээд буцаж орж одоо эсвэл эндээс авах уу? За эсвэл одоо тэр өмнө байсан ёроолон дээрээс авах уу? Эсвэл дээшээ авах уу? За нэг ийм юу байдаг. Чөөч бол ер нь орцсон чөөч хийцэн үед бол ерөнхийдөө бол яг шууд бол ерөнхийдөө бол юунаас эндээс бол арилжаанд орчих болдог байгаа. Тэгээ заавал одоо ухралт хүлээх шаардлагагүй тий. Одоо бас яа эсвэл ухралтыг хүлээж чад энд бас одоо жижиг цагийг харж байгаа жижиг цагийн одоо бүр ухралтаа харж байгаа одоо бас арилжаанд орчолдог тэр жижиг цагийн тренд change эсвэл одоо Japanese candlestick гэдэг одоо лан шинжилгээ байгаа шүү дээ. Ер нь бол яг би нэрээ бас өчигдрийн бичлэгүүд дээр бас дутуу байсан мөлий. Би бас candlestick хийчихэл бас явна дээ. Candlestick-ийг яг ямар үед би ашигладаг вэ гэдэг. Ер нь бол candlestick-ийг миний ганц ашигладаг үе бол яг энэ дээр ашигладаг. Тренд change хийгдсэний дараах одоо ухралтын хөдөлгөөн дээр үүсэж байгаа юм дээр бол candlestick-ийг хардаг. Тэгэхээр candlestick-ийн тухай хичээлийг бол тусдаа явнаа. За тэгэхээр нэг бол ингэж орж болно, нэг бол шууд чөөч хийсэн шууд энд арилжаанд орж болно. За чөөчийн хувьд бол нэг даваа тал нь бол яг Fibonacci татах эрх нь ингээд шууд үүсчдэг болохоор ерөнхийдөө ухралтан за хаана байх магадaltaй цэгүүд маань гарч ирээд за очих цэгүүд маань хаана байснаас хамаарат хааных нь тодорхой болоод амар үйдэг. Юуны хувьд бол одоо чөөчийн хувьд бол даваа тал. Тренд change-ийн хувьд болохоор яадаг гэхээр нөгөө нэг одоо Fibonacci-гийн гол дүрэн бол заавал нөгөө өмнө орой ёроолыг сэтэлсэн тохиолдолд Fibonacci татах, импульсэн дээр татах гэсэн дүрэн байдаг. За Fibonacci хичээлийг тусдаа орох үед бас дахиж ярина энэ талаар. Тэгэхээр ерөнхийдөө бол яг тренд change-ийн хөдөлгөөн бол ингээд явчихаар Fibonacci татах ирэх бол ерөнхийдөө жоохон хэцүү болчтой болохоор ерөн Fibonacci ер нь нэлээд хүлээгддэг тал байдаг. Тэ. Чөөчийн хувьд бол ерөөсөө шууд орж ирээд гараад яваа явсны дараа шууд ингээд Fibonacci татах ирэх нүсдгээр маш даваа тал байдаг. Чөөчийн хувьд бол тэгэхээр бол одоо юу гэсэн үг вэ гэхээр одоо арилжаанд ороод бид нар чөөч хийц үед шууд энд арилжаанд орж болно эсвэл ухралтан дээр орж болно арилжаанд гэсэн хоёр зам байгаа. За одоо юу трендийн үед за даун трендийн үед мэдээж шууд одоо lower high тий аптренд руу шилжих үед lower high сэтлээд шууд гарах. Одоо энд ямар нэг орой ёроол үүсэлгүй шууд гараад эргээд одоо шалгаад те ингээ орж ирэх үед нь мэдээж одоо buy захиалга long арилжаа те buy арилжаа орох үед одоо юун дээр яг сэтрээд гараад ирсэн одоо бүтэн кандла хаагдсны дараа энд нь арилжаанд орж болно. Нэг бол ухралтан дээр нь энд арилжаанд орж болно. За мэдээж ухралт бол заавал одоо энэ ёроолыг одоо оройгоо шалгах гэсэн юм байхгүй. Бас жоохон доор ингэ шалгаж болно, ингэ шалгаж болно, ингэ шалгаж болно те. Тэгэхээр бол яг шалгаад тэр буцаж байгаа цэг нь хаана вэ гэдгийг бол мэдээж жижиг цагийн тренд хийж хэлдэг байгаа шүү. Тэ. Тэгэхээр бол ерөөсө
Trend change church гэдэг юм бол ерөөсөө ийм л хоёр юм байдаг. За одоо хэдүүлээ яг одоо миний энд ярьсан юмыг арилжааны жинхэнэ чартан дээр одоо хэдүүлээ зурж харъя. За одоо эндээс ингээ харахад за энэ бол ерөөсөө бидний нөгөө нэг одоо өмнөх хичээлдэр үзсэн аптрендийн явж байна. За өсөлтийн тренд мэдээж одоо бүгд хараад байж байгаа. За одоо энэ уналтын тренд даун тренд энэ явж байна. За тренд ченж хөдөлгөөнийг яаж хийснийг одоо хэдүүл харцгаая. За аптренд эндээс яваад импульс яваад ухралтын хөдөлгөөн яваад импульс яваад ухралтын хөдөлгөөн яваад импульс явсан. За эндээс доошоо энэ бол одоо чөөч юм те. За чөөч гэхэд одоо за яг хөө энийг бол одоо би ерөнхийдөө бол 4 цаг гэдэг чинь. За чөөч гэхэд бол за хөө ингэж яваад эргэж ухраад доошоо унсан. За хэрвээ одоо яг энэ нөхцөл дээр хэрвээ би арилжаанд орох байсан бол те. За өмнө энэ ёроолоо. За энэ дээр бол ёроолоо шалгацсан байна. Эргэж ёроо шалгадаг гэсэн шүү дээ. Эргэж одоо даун трендийн хувьд нөгөө өсөлтийн трендийн хувьд бол оройгоо шалгадаг гэдэг. За шалгацсан байна. За магадгүй одоо би арилжаанд ингээ орох мөчөд одоо яадгийг арилжаанд орох гэдэг эндээс одоо магадгүй хоцорсон байж бодъё л доо ингээ намайг ингээ одоо хараагүй үжигтэл ингээ явцсан. За явцсан бол ингээ би одоо нэгэнт бол одоо уналтын тренд эхэлсэн байна шүү дээ. Эндээс одоо ингээ доошоо шууд уналт орж ирээд уналт орж ирэнгүүтээ одоо ухралтын хөдөлгөөн хүлээх гэсэн. Тэгэхээр би ухралтын хөдөлгөөний хүлээгээд энд арилжаанд орно гэсэн. За энд арилжаанд яаж орох вэ гэхээр шууд ингээд за энэ дээр шалгацсан унаа гэж бас авахгүй шүү дээ. Яг энд бол мэдээж одоо candlestick тий Japanese candlestick буюу лаан шинжилгээний одоо engulfing одоо trend side up одоо down ингээд лаанууд байгаа. Би бол тухайн үед нь бол одоо тэр хичээлүүдийг орно. Тэнд жижиг цаг дээр энд ямар хөдөлгөөн хийснийг хараад эсвэл жижиг цагийн тренд ченж дээр арилжаанд орчдөг. Тэгэхээр заавал яг одоо шууд энд шалгана гэж шууд орж болохгүй байх нь шүү дээ. За тэгээд яг энд хийсэн тренд ченжийн хөдөлгөөн маань өөрөө ингээд цаашаа уналтын даун трендийг ингээд явуулсан баг. За та бүхэн харж байгаа. За тренд ченж гэдэг үл өсөлтийн трендээс уналтын тренд рүү яаж шилжиж байгаагаа бас. За одоо даун трендээс өсөлт рүү яаж явж байгаа. За энэ бол одоо айгүй гоё тренд ченж. Саяныхоо яг тренд ченжийн хөдөлгөөн яг нэг өөр орхисон байсан. За энийг харъя. За эндээс мэдээж одоо даун тренд маань энд орж ирээд ийшээ ороод за энд ороод энд шалгаад гэсэн чинь за эндээс ийшээ ингээд дахиж ийшээ ороод дахиж ингээд за энэ чагаа бас хэрэгтэй өрөө яриалаад толбсон. За сая бол бас алдаа гарч ирсэн шүү дээ. Өрөө яриал зүг болохгүй. За эндээс ухралтын хөдөлгөөн яваад эндээс юу орж ирээд импульс ороод ухраад за юу яагаад импульс яваад за тэгээд эндээс ишээ дахиад орой үсгээд ёроол үсгээд орой үсгээд ёроол үсгээд орой үсгээд ингээд тренд ченж хийчих. За эндээс миний арилжааны бас юу. За энд бол яасан бэ гэхээр даун трендийн higher low болох одоо энд ийм ордоо юу үссэн орой. Одоо энэ бол одоо бидний нөгөө support zone тий зон үссэн одоо тэр зон дээр одоо яах вэ гэдэг. Бид нар бол одоо юу яадаг шүү дээ. Хүлээдэг. Одоо яах вэ хийх вэ гэдэг. За тэнгөт одоо эндээс ирээд нэг овно. За нэг авахад яагаад гэвэл энэ бол одоогоор л даун тренд бол чигээр явж байгаа гэсэн үг. Энд орой өрөө шалгаснаар нэлээд гүн ороод ирсэн, дээш ороод ирсэн чинь энэ оройны дээр гараг болохоор даун тренд явж байгаа. Тэр бол энд бол арилжаанд орж болохгүй юм шүү дээ. Яагаад гэвэл энэ чинь тэр чигээр унаа яваад байгаа гэсэн үг. За одоо бид нар дахиад хүлээнэ. За яаж хүлээх вэ гэхээр мэдээж одоо энэ орой маань энэ оройгоо сэтэлж гарч ирсэн тохиолдолд тренд ченж хөдөлгөөн болж байгаа. Яг ингэж одоо энэ дэшээс сэтэлж гараад ирсэн байна. За сэтэлж гарч ирээд энд лаагаа даагцсан. За энэ үед одоо аптренд эхлэх гэж байна гэд бид нар арилжаанд одоо эндээс ч юм уу эндээс орчихно. Эндээс ороод жижиг цагийнхаа candlestick юм уу жижиг цагийн тренд ченж харж ороод тэгээд бид нар арилжаанд цаашаа явчихна гэсэн үг. За яг энэ үед яаж шилжсэн нь бол харагдаж байна. За мэдээж энд бас яг ингээ харахад мэдээж явсан бол өмнө өрөөгөө шалгадаг. Тэг аптрендийн үед өмнө өрөөгөө шалгадаг гэсэн бас л өмнө өрөөгөө шалгацсан ингээ явсан. Тэгэхээр бол яг бидний хувьд бол яг за магадгүй аз үзээд зөрөгтэй үзье гэж үзэх юм бол
яг өмнө энэ өрөөг шалгаад өсөх магадaltaй гэх юм бол бид нар бол энэ тас арилжаанд орж болно. Энэ бол Аз үзэж байгаа асуудал л та. Яагаад гэвэл энэ бол даун тренд маань тэр чигээр явж байгаа гэсэн. Яагаад гэвэл энэс доош эргэж бүр ингээ цаашаа унаавч магадaltaй байсан. Тэгвэл яг хуу энэ дээрээс яг хуу яагаад ингээ шууд арилжаанд орчих болох вэ гэдэг бол том цагийн одоо support resistance-ийн цэг одоо магадгүй энд ингээ байрлаж исэн бол тий энэ дээрээс бол одоо өсөх магадлал маш их байсан байна гэдэг ингээ бид нар тооцсон байсан бол дэшөө өсчнөө гэдэг тэр зөрөгтэй орчих бас болно гэсэн үг л тий. За амарсан ингээд даун трендээс ап тренд рүү шилжиж байгаа мөчөл одоо ийм байна. За одоо хэдүүлээ чөөч харъя. За чөөч гэдэг юм юу вэ гэхээр тий за чөөчийг мэдээж би 15-30 минутаар хамгийн илбэг тохиолдол гэж ярьж байсан. За одоо чөөч хөдөлгөөнийг одоо харъя л да. За чөөч delete. За чөөч бол одоо ингээд тэгээд даун тренд шилжээ дараа авчиж байгаа. За чөөч хөдөлгөөн. За энэ чөөч байна. Энд чөөч байна. Ерөөсөө шууд доош яваад тэр чигтэн доош явцсан. За чөөч. Сая бол тренд шинж хөдөлгөөн дээр бол ингээ буугаад яроод үсгээд ингээд доош явцсан юм тий. За чөөч хөрөө ингээд шууд ундаг доош ерөөсөө ямар ч орой яроод үсгэлгүй тэр чигтээ унаад уналт яваад буцаад ухраад тэгээд доош унаж байгаа. За энэ дээр чөөч ихэд мэдээж өмнө энэ ярал одоо энд байгаа яраалаа шүү дээ. Одоо энд үсээ гэсэн. За энэ яг хуу орой ярал өндөр Fibonacci хичээл ороод ирэхээр бол ерөнхийдөө бол аюу ойлгомжтой байна. Тэгэхээр Fibonacci бол одоохондоо орог болохоор явах. За энд бол одоо ингээд юу үссэн байна? Яраал. Одоо higher low энд үсээд энд одоо higher high үссэн. Higher high дээрээс доош чөөч гэдэг тэр чигтээ шулуун унаад доош унаад ирсэн. За ингээд нэгэнт ингээм шулуун унаад ирсэн тохиолдолд ерөөсөө арилжаанд шууд эндээсээ орж олдог байгаа. Эндээс шууд одоо арилжаанд ороод ухралтын хөдөлгөөнийг за ерөнхийдөө бол одоо яадаг юм те. Чөөчийн нэг аюултай юм бол яг нэг хийх холдсон байдаг болохоор stop loss бол маш хол тавигдчих гад идэг тал байдаг. Тэгэхдээ ер нь бол яг чөөч бол эндээс шууд арилжаанд одоо эрсдлийн менежментээ сайн бариад мөнгөний менежментээ сайн бариад өөрөө яач шууд эндээс арилжаанд орж болно. Эсвэл одоо өөр одоо support resistance-ийн зэг дээр яг Fibonacci хичээл ороод ирэхээр Fibonacci хичээл дээр юу орж ирэх вэ гэхээр аль зэг дээрээс ойсноос хамаарат хаашаа хүрэх магадлал нь өндөр байдаг одоо хичээлүүд байдаг. Fibonacci-гийн одоо левелүүд дээр. Тэгэхээр бол ерөнхийдөө энд одоо чөөч хийгдсэн юм чинь унах нь бол тодорхой гэдгээл чөөчөөр мэдчихэж байгаа байхгүй бид нар. За урд нь бол уналт ирэх гэж байна гэдэг мэдчихэж. Тэгээ уналт ирэх гэж байгааг мэдсэн бол одоо Fibonacci татаад үзвэл өмнө одоо энэ юуг одоо за энийг зураг жоохон болчих. Юу шугам татчих. Эндээс шууд одоо юу одоо өмнө орой руугаа ирэх магадлал өндөрөө гэсэн бас Fibonacci татж үзэж байгаа даяандаа ингээд судалж үзээд Fibonacci татж үзээд за ер нь өмнө орой руугаа ирэх юм байна. Өмнө орой маань энэ баггүй одоо өмнө higher high одоо энэ чөөч хийгдсэн одоо оройноос өмнө higher high нь болохоор энэ дээрээс арилжаанд бас орж олно гэж хэдүүлээ тооцоод одоо яг энэ дээр арилжаанд орж олно гэсэн үг. Шалгасан үед. За энэ дээр яаж арилж байгаа мэдээж энэ 15-30 минут болохоор энд бол одоо маш том гоё engulfing гэдэг одоо аюу гоё юу гарч ирж байна л да. Энэ бол одоо candlestick-ийн бас одоо уналт ирэх гэж байгаа гоё тохиолж өгдөг. Одоо энэ хоёрлаа гэсэн үг. Өмнө одоо энэ цэнхэр өсөлтийн лаг, дараагийн уналтын том харлаа тий. Одоо энэ ч одоо Marubozu гэдэг энэ том гоё лагаар ингээд бүрхээд ингээд яагаад өгцөн. Энэ бол одоо бас уналтын тохиол ирэх гэж байгааг бас маш гоёор харуулж өгсөн байгаа. Тэгтээ энд хаанаас вэ гэхээр мэдээ support resistance-ийн цэг дээр байгаа. Өмнө одоо оройн дэмжлэгэн дээр оройны дэмжлэг дээрээс явах хэрэгтэй. Энэ бол Fibonacci татаа үзэхэд энэ хавь дээр ирэх магадлал байна гэдгийг бол тухайн үед таамагчдаг бид нар энд одоо унахаа мэдсэн үед. За тэгэхээр арилжаанд энд бол нэг шууд ороод stop loss-оо бид нар мэдээж дээр нь тавиад тэгээ арилжаанд ороод уналтын арилжаанд одоо sell арилжаа буюу short арилжаанд орж болно. За хэрвээ одоо төвчөртэй үнэхээр хүлээгээд ухралтан дээр орё гэх юм бол өмнө энэ орой хүртэл ирж магадгүй гэдэг энэ оройн дээрээс ороод яг энэ ла хаагдах мөчд. Одоо яг энэ ла ингээд хаагдах мөчд sell арилжаанд ороод stop loss-ыг
ойрхон энд тавьж болно. Одоо энэ оройнхоо дэвтэл тавиад тэгээд доошоо юу гэнэ. За тэгээд доошоо ингээс ийм одоо уналтан дээр ингээ орж ирэх нэ гэсэн үг. Ингээ уналтын арилжаанд тэр чигтний явсараа орно гэсэн үг. За чөөч гэдэг юм бол энэ. За одоо тэгэхээр чи өсөлтийн чөөч гэж юу вэ? Тэрийг хэдүүлээ хай. Өсөлтөн дээр одоо чөөч яаж хийгдэж чинь те одоо даун трендийн хувьд одоо чөөч за уналтаас чөөч хийгдэж байгаа байдал дарагдана. За энэ бол одоо чөөч шүү дээ. Ингээ шууд дэш өссөн. За мэдээж энд маань ингээд одоо даун тренд үргэлжилж байсан байна. Даун тренд үргэлжилж байсан. За энд уналт ингээ явж итэл за энийг сумаар гоё ойлгомжтой болгоч. За ингээ энэ даун тренд ингээ явж исэн, унж исэн. Унж итэл гинт өсөлт орж ирээд одоо өмнө юунийхээ оройг шууд сэтгэлээд дэше гараа авчихсан байгаа. За энэ бол ерөөсөө чөөч. За тэгэхээр энд нөгөө нэг тохиолдол би ярьсан шүү дээ. За чөөч ингээ шууд хийгдээд дэше гараа авчихсан тохиолдолд бид нар гадна хаагдсан лаа гэхээр бид нар бол одоо арилжаанд бол одоо шууд энд орж болно. Арилжаанд бол одоо шууд хаагдангууд шууд энд орж болно. Гэвч нөгөө нэг ухралтан дээр бас ингээд тэг хүлээж байгаа бид нар өсөөл одоо энд ийм хол одоо яаж хоног ухралт хүлээ гэж бод бас арилжааг алддаг тохиолдол байдаг. Магадгүй ингээд одоо энэ дэр яг энэ тохиолдолд бол бид нар ингээд чөөч хийгдэнгүүт за нилээ дэше явчлаа те дахиад жоох нэг энэ планы хэмжээний ашиг авна гэж бодоод энэ дээр ухралт хүлээгээ байж өгтөл энэ маань шууд дэше ингээд явчихсан. Тэгэхээр бас яг тухайн үеийнхээ одоо таны өөрийн одоо арилжааны сонголтоос хамаарат те чөөч хийгдсэний дараа яах вэ гэж сонголтоос хамаарат өсөлтийн маань одоо чөөч маань одоо байрал бас ийм байдаг. Энэ бол одоо бас айгүй амар чөөч хийгдсэн. Шууд ингээд төр жигтэй ямар ч ухралтгүй дэш ивчихсан юм байгаа байхгүй юу. За ингээд чөөч гэж юм байна, тренд ченж гэж юм байна. За өөр чи одоо миний одоо ярих юм. За тэгээд ямар ч сан та одоо өөрсдийнхөө чартн дээр одоо яг ингээд орой ёроолоо холбоод тренд ченжийн хөдөлгөөнүүдэд одоо олоод үз тэ оройн юм байна, ёроолны юм байна, тэрэнд юм байна гэдэг. За магадгүй миний одоо саяны хичээл жоохон ойлгомжгүй байвал ерөнхийдөө бас надад санал хэлвэл яг би хувь чатаар бас ингээд тайлбар бас өөр бичлэгүүд бас ингээд яг хуу зааж хийж өгч бас болно. Тэгэхээр би бол одоо өөрөө мэддэг чаддаг юмнууд бол бүгдийг ерөнхийдөө одоо зааж сургая гэсэн одоо эрмэлзэлтэй байгаа. Тэгээд тийм. За би нөө өчигдөр бас нэг юм яриа. Одоо ингээд мэдээж одоо энэ чартыг маань ер нь одоо маркет мейкерүүд буюу одоо ерөөсөө хүмүүс хөтлөгдөг. Тэгээд энд мэдээж одоо маш олон их мөнгө одоо 5 триллион доллар буюу одоо хамгийн өндөр их мөнгө одоо дэлхийн хамгийн их мөнгө эргэлддэг. Тэгээд одоо чинь крипто хичнээн л ерөөсөө маш хэдхэн тэрбум доллар шүү дээ. Арай 2 тэрбум гээ байгаа. Тэгээд тийм хүн байдаг. Тэгэхэд эн чинь 5 триллион доллар эргэлддэг маш том зах зээл хамгийн том нь ерөөсөө дэлхийн. Тэгээд мэдээж одоо ингээд яг одоо доовын он шиг те ингээл ийм гоё ингээд шугам шиг ийм гоё ингээд зураг те тренд ченжинд хүртэл ингээд амар гоё ингэж хийгдээл ерөөсөө ингээ явчих юм бол хин ч энийг ингээд айгүй хурдан арилжаа аваад те ашиг аваа яваад байгаа хгүй. Тэгэхээр мэдээж чартыг хөтлөж байгаа одоо маркет мейкерүүд маань маш одоо ойлгомжгүй болгож хөтлөгдөг чартыг. Тэгэхээр нөгөө хүмүүс маань яадаг вэхээр одоо маш ойлгомжгүй болгож хөдлөж байгаа юунд толгой нэргүүлдэг. Одоо энэ жишээ нь ихтэл ингээд одоо тэгэл те сая бол би ингээд ерөнхийдөө та бүхэн жишээ татж харахаар ингээд айгүй гой зураглалуудыг харуулсан боловч энэ ихтэл одоо ингээд айгүй заваарсан юм байгаа байхгүй. За хэдүүлээ ингээд за эндээс уналт орж ирлээ. За энэ ч л одоо ёроол хөтцүүл юм байна. За яг ерөнхийдөө ингээд одоо ойлгомжгүй зураглалыг харах гэдэг шүү дээ. За ингээд за энд ч нэг орой үсэ, энд ч ёроол үсэ ингээл. За эндээс ингээд. За яг одоо ингээд энэ бол ерөөсөй ойлгомжгүй хөдөлгөөн. Яагаад би одоо зөв орой, зөв ёроолоо ингээд харж олж сурах хэрэгтэй вэ? Трендээ зөв болоод тэгээд энэ бол уналтын тренд, энэ даун тренд, энэ бол одоо өсөлтийн тренд, энэ бол ап тренд гэх ингээд аягүй сайн мэдэх хэрэгтэй вэ гэдэг шалтгааны маань яагаад вэ? За энийг ингээд татаад үзье л да. За яг одоо
Энэ зураглалыг хардаа. Энэ зураглалаас та нарт ингээ up тренд, down тренд мэдэгдэхэр юм. Маш ойлгомжгүй. Энэ бол ерөөсөө хамгийн аюултай юу байхгүй юу? Одоо шин сурж байгаа хүмүүс болон одоо хүмүүсийг ингэж толгойг нь эргүүлдэг маркет мейкерүүд ийм муухай одоо зураглалын явуулж толгой эргүүлүүлээд тэгээ ерөнхийдөө одоо бас одоо ингээд энэ шиг гой зургийг гаргуулж ирэхгүй нь шүү дээ. Одоо энэ бол яг ингээд ерөнхийдөө харахад бол одоо ингээд яг мэдээж даун тренд л юм л да. Энэ бол одоо унж байгаа тренд те. Энэ бол ерөнхийдөө ингээд мэдээж болоо ингээд нүдэн баримжаа харахад бол унж байгаа л тренд. Тэгэхээр бид нар одоо арилжаанд ороход бол нэг яаж орох вэ те? Одоо хаанаас орох вэ? Яаж орох вэ гэж байтал яг хаана айл ухралтанд орох вэ? Энэ ухралтан дээр орох вэ? Энэ ухралтан дээр орох вэ? Магадгүй одоо энд ухралтан дээр ороход нилээ ороод ирдэг, доош унддаг. Бидний орсон цэгийн одоо эн чинь нилээ ороод бидний гас руугаа ороод ирдэг те. Айлгадаг. Ингээ сэтгэл зүгээр тоглодог хүмүүсийн. Тэгэхээр бол одоо бидний бол одоо ганц гол юм. Даун тренд бол одоо бидний ингээ онлынхаа зураг бол аягүй гоё шүү дээ. Ингээд энэ аягүй гоё зураг л дээ. Тэг ингээд за ер нь бол ингээд яг онлайн зураг бол ингээ аягүй гоё ийм зураг л дээ байгаа. Тэгэхэд ингээд юуны зураг бол маань сая бол ингээд одоо орой ёроолууд ингээд бүгдийг нь олбочоор ингээ ийм ухаа зураг л дээ. Эндээс одоо та ямар ч арилж яж чадахгүй. Тэгэхээр зөв орой зөв ёроолыг олно гэдэг бол яг энэ зурагшгийн орой ёроолыг олно гэдэг бол хамгийн чухал. За тэгэхээр одоо би одоо за сая буруу юм устгачлаа. За дахиад эхнээс нь хөвчээ. Одоо зөв орой ёроолын талаар одоо бас за энийг татчихъя. За одоо хэрвээ яг зөв орой ёроолоо холбоно гэж үзэх юм бол одоо энэ муухай зураглал одоо яаж гарах вэ гэвэл за жишээ нь одоо энд бол одоо импульс явсан байна. Энэ ухралтын хөдөлгөөн байна. За энд илүү гарч ирсэн энд ухралтын хөдөлгөөн. За ер нь бол яг энэ дээр ерөө Fibonacci-гийн одоо мэддэг байсан бол одоо энэ бол одоо Fibonacci-г нэлийн гүн ороод ирсэн болохоор ер нь бол тренд ирэх гэж байгаа мөчийг бол ер нь бол баг энэ дээр бол ер нь мэдчихдэг. Ер нь бол ийм орой гүн ороод ирсэн үед бол за ер нь одоо өсөлт орж ирэх гэж магадгүй юм бэ шүү гэд. За тэгэнгүүт одоо яг одоо энэ зураглалыг ийшин татаад харъя. За ингээ ямар харагдчих. Зөв орой ёроолыг холбох гэдэг бол ерөөсөө л энэ. Одоо ингээд буруу орой ёроолыг ингээд авахаар ингээ ийм ойлгомжгүй те аль нь одоо зөв нь аль нь буруу нь гэдэггүй ингээд толгойгоо эргүүлээд идэх хүмүүс. Тэгэхэд зөвийг холбоцоход энд импульс за энэ ухралтын хөдөлгөөнөөс хамаарат энд дэвж байгаа импульс өөрөөр 3 импульс арчиж байгаа байхгүй. За орой ёроол тренд ченжүүдийг хийхийн тулд одоо мэдхийн тулд яг одоо зөв орой ёроолыг олох тухай бол одоо бас нэг юм юу байна. Тэгээд одоо ингээд энэ үрээд бичлэгээ өрн дуусна та. За тэгээд юу ачи дараагийн хичээл дээр бол ерөнхийдөө би юу орё гэж бодож байна. Цагийн уялдааг орчие. Тэгээд цагийн уялдааны дараа trend change candlestick гэдэг явна. Тэгээд ямар ч хэсэн цагийн уялдааг ороод одоо бас яг саяны одоо тэр trend change орж байгаа тий одоо за NZUSD. За одоо л цагийн уялдааг хэрвээ орчих юм бол бидэрт нөгөө нэг support resistance-үүд айгуу чухал ойлгомжтой болчихно. Одоо энэ бол яг миний одоо яг арилжаанд явж байгаа. Эндээс бол одоо short арилж байгаа. Би энд нээсэн байгаа. Одоо ингээд миний short арилж байгаа явж байгаа. Одоо ингээд ерөнхийдөө одоо ашигтай явж байгаа гэсэн үг. Энэ дээр яасан бэ гэхээр энэ weekly resistance гэдэг нь бол 7 хоногийн одоо өмнө одоо орой ёроолын цэг гэдэг байхгүй. Тэгэхээр бол одоо энэний дараа цагийн уялдааг ороод ирэхээр тэрэн дээр юу орох вэ гэхээр support resistance-ийн цэгүүдийг тэмдэглэгдээд тэр цэг дээрээс одоо trend change хийх хамгийн өндөр магадaltaй цэгүүдэд тавьдаг болчихно гэсэн үг. Weekly одоо monthly-ийн эсвэл одоо 7 одоо нэг өдрийн те 4 цагийн ингээ бүгднгийн support resistance-ийн цэгүүдийг ингээ тэмдэглээд тавьчихна. Тэгээ яг одоо миний эснэр weekly-ийн resistance дээр ерөнхийдөө бол одоо trend change хийх байхаа гэж бодож исэн хийсэн. Жижиг цаг буюу одоо дунд цаг буюу 4 цаг trend change хийсэн. Одоо уналт үргэлжлэн энэ уналт цаашаа одоо нилээ явах хэрэгтэй гэдэг үүднээс бол одоо ингээд яаж байгаа. Тэгэхээр дараагийн хичээлийг одоо бүгд хэдүүлээ. Ерөнхийдөө цагийн уялдаа орж ирээд цагийн уялдааны дараа Fibonacci ороод ирнэ. За цагийн уялдаа Fibonacci 2 ороод ирсний дараа бол ерөнхийдөө бол ингээд одоо миний ярьж байгаа энэ бүгд хоорондоо уялдаад айгүй айтайхан болж эхэлнэ. За тэгээд яг бүгдийг гоё уялдуулаад ирэх үед би за шинжилгээгээ яг ингэж хийх хэрэгтэй те бүгдийг нийлүүлээд багц нэг хичээл нэг яваад
Тэгээд араас нь candlestick тэгээд индикаторууд орж эхэлнэ. Одоо candlestick индикаторууд ч юм бол бүгд өөрсдөө баталгаа болдог байхгүй юу? Одоо нөгөө нэг одоо яг ороход те энэ орох гэж байна. Одоо яг ороход өсөж байна гэдэг. За тэгээ бичлэгийн өрөө өндөрлөлөө. Баярлаа. Баяртай.